За юуны төрөнд бас нэг зүйлийг бүр зориуд анхааруулж хэлье гэж бодож байна. Ерөн засгийн газар бол одоо хууль хэрэгжүүлэх байгууллага шүү. Тийм учраас хууль хэрэгжүүлэх, хуулийн залтуудыг биелүүлнэ гэдгийг мөнх сайхан анхаарна. Хоёрт, эмийн төр хороо бид байгуулаад тогтоолууд гаргасан. Өнгөрсөн намрын чуулганд танилцуулах ёстой. Байнгын хорооны дарга би бас одоо анхааруулж хэлмээр байна. Энэ одоо тайлангаа авмаар байна. Байнгын хорон дээр сонсомоор байна. Тэгээ хууль санаачлал байгууллагатайгаа зэрэгцээд хууль санаачлаад явах нь одоо чухал гэж бодоод байгаа юм уу? Ядаж байгаа хуулиудаа биелүүлж, хэрэгжүүлж энэ нь өөрөө энэ салбарыг хөгжүүлэхэд асар чухал нэмэр бол. Би одоо 2 сарын 13 засгийн газар санал авахаар энэ хоёр хуулийн төслийг явуулсан. Эрүүл мэндийн яамс ямар санал хариу өгөөг. Сайд одоо битээ хариу өг гэдэг юм уу? Эсвэл одоо доотлын усууч чинь танд энийг мэдээлдэг юм уу? Тэгээ та бүгдээ ирүүлсэн тайлан дээр чинь одоо саналууд байж байна. Энэ бүгд энэ хуулийн төсөл дээр байж байгаа шүү дээ. Сая ганваа гишүүний асууж байгаа зүйлүүдийн судалгаа, тайлан, энэ өнгөрсөн донорын хуулийн хэрэгжилтийн асуудлыг дүгнэлтсэн байж байгаа зүйлс бүгд байж байгаа шүү дээ. Та нар тэрийг шпаркал болго хэрэглэлтэй. Хариулт болгож болохоор биш тийм чинь. Байхгүй шин зүйл яриаггүй шүү дээ бид. Өнгөрсөн хугацааны донорын хууль бол асар чухал үүрээ биелүүлсэн. Тухайлх юм бол одоо 2018 онд бид агентлаг байгуулад эдис эрхтэн шилжүүн суулгах харилцааг зохицуулах юм агентлагтай болголоо. Үүний үр дүнд амьгүй донор нилээдгүй олдож амжилттай болсон. Олон эмнэлгүүд хийсэн. Олон иргэдээ гадаад явуулахгүй, үр ширэнд оруулахгүй амжилттай хийж чадлаа. Одоо цаашаа дараагийн алхмууд хүлээгдээд байна. Бид одоо цусны донор ямар чухлыг мэдж байгаа. Одоо энэ хуулийн төсөл дотор яаж одоо энэ авлаггүй өглөгийг илүү дэмжих үү гэдэг бодлогонд орсон байна. Энийг одоо бид хитгэн гишүүн хийцэн зүйл биш шүү дээ. Энэ мэргэжлийн байгууллагаас саналуудыг аваад сонсоод хид хідэн удаагийн зөвлөгөө хийгээд хилцүүлэг хийгээд ингээ хийцэн. Одоо дараагийн шатны алхамлага очимоор байна. Би ариун цай гишүүнтэй санал нэг байна. Нэгэнд одоо осолцсон, эндсэн аварч чадахгүй болсон бол тэр улсууд дээшээ тэнгэр талхтаа бас олон хүнийг авраад буян болоод яваас. Бид тэрийг зүгээр газар юм уу эсвэл шатаагаад хаymааргүй шүү дээ. Дэлхийн нийтээр энэ чиглэл рүү орчихсон. Тэр битгий зүгээр одоо илгэний хатууралтай, илгэний хавдартай хүний үндсэн гол эмчилгээний заалт нь илэг шилжин суулгах болчиход шүү дээ. Тэгэхээр одоо дэмжийа. Тэгээ бүх талаар нь дэмжий. Их хурл гэсэн дэмжих гээд, байнгын орооч гэсэн дэмжих гээд энэ асуудлыг яриа сууж байна өнөөдөр. Хуулийн төслөө өргөн барьчихлаа. Одоо хамтраад бодлогын том алхмууд, хөрөнгө оруулалт санхүүжилтийн тогтолцоог сайжруулъя. Эртний шилжүүлэлт суулгах төвийн барилга эхэлж гисэн сайхан жишээ явж байна. Бидэнд чадж байгаа бүтээж байгаа зүйлүүд олон байна. Гагцгүй энийг бүтээж байгаа тэр хамт олон баг эрүүл мэндийн салбарын ажилчдын урмыг хугалмааргүй байгаа юм. Урмаар тэтгэмээр байгаа юм. Хүүхдийг бурмаар, хүнийг урмаар гэдэг. Тэгэхээр ийм айдас хүчтэй ажиллаж ерөөсөө болохгүй. Ядаж бид одоо байгаа боломжуудаа ашиглаж энийг яаралтай хийя. Дараагийн хууль санаачлан тэгнэ гэж яхаа оронд одоо байгаа боломжууд бидэнд бас байгаа шүү дээ. Мэргэжлийн ёс зүйн хороогоор энэ гэмт хэргийг шинжгүй гэдгийг л тодорхойлоод өгчихлээ асуудал шүү дээ. Энийг л яриад байгаа шүү дээ. За тэгээд энэ эрхтэн эдис шилжүүлэн суулгах цусны донорын энэ тусдаа өөр зорилготой энэ үйл ажиллагаа тусдаа хуультай болох цаг хугацаа ойрцоор байна. Энэ дээр харин байнгын хороо онцгой анхаарч хуулийг одоо батлуулах ажилд одоо хэдүүлээ хичээнгүйлэн ажиллая.